За залуусаа за манай за бид одоо за очроо дэр байна. За манай XM-ийн бидний үрж одоо аяллаа бүтэж хийж байгаа Солонгоо байна. За бид одоо энэ гоё газар бас хоол идэж байна. Хоол ингээд гоё ингээд харуулдаг. Ингээд загснууд байна. За тэгээд иймэрхүү байна да. Одоо бид буудлаасаа ерөнхийдөө гараад явж байгаа. Тэгээд биднэрт бас аяллаа хөтөлбөр байгаа. Би гой газраар очих болгондоо таад гой үзүүлээд явна. За хоолоо идчихэд бол одоо ийшээгээ бид нэр очиод нэг жоохон харахаар байгаа зүйлсээ ийшээ. За сайхан хоолоо идчихлээ тий. Очроо. Хоолоо идээд дуслаа. Тий. Одоо нэг дадаа иргэн. Одоо жоохон сэлэг шумбай. Монгол голдоо шумбдаг шиг сайхан, сэлдэг шиг сэлэг. Харин тийм тий. Энд гэхдээ энэ машин их поинттай ажил хийж. Одоо та ийшээ үзээд ийшээ. Энэ авиг гисгэнгүүт ингээд муухай очингууд. Харин тийм энэгээр төрөөд тий. Харин энэ илсийн тэгж чинь тий. Анх яг юу хийгээдээ ингээд. Илсийн сайхан тэгж. За гоё юм тий. Цаг агаар магаар Өмнө нь дасархаа байна уу? За иймэрхүү юу нөт тий. Сайхан. За тий. За бид эдийн хоол идсэн газар маань энэ байна. Гоё нөө одоо энэ ингээд сарвчнуудаа тавьчих тий. Одоо энэ дээр тий сарвч энтрээ тавиад. За энэ ингээ машин юм ийгээд. За тэгээ бид хоёр бол одоо ингээ явж л энэ хоол идсэн газрын хажуугаар энд нэг жоохон байж агаад тэгээд нэг дадаан ирэг рүү очиндоо тэн дээр очиж хэсэг байна. За ингээ сайхан байна уу. За сайхан юм байна да guys. За миний нөгөө цүнх маань олдоогүй. Тэгээд одоо ийм хувцас аваад бол өмсцэн байна. Тэгээд хар халуунд одоо бас тузаа хувцастай явахаар гээд. Тэгээд ер нь бол Кипр руу ерөнхийдөө бол ирээд ер нь үзчихэд юм гимбүү юм байна уу. Энд чинь нөгөө одоо Шенгений орны визээр ерөнхийдөө ирэх боломжтой байгаад байгаа шүү дээ. Ер нь бол айгүй сайхан дулаахан яг одоо яг хамгийн гоё удирлал гэж байлээ. Тэгэхээр ямар ч байсан сайхан та бүхэн боломж болцоо байвал бүрээд ирэхэд асуудалгүй байх шүү. За далайн ус ч гэсэн ерөнхийдөө маш сайхан тунгалаг сайхан байгаад байна. За залуусаа за дараагийн газартаа ер нь бол ирж байна. За энэ маань яг сэлд сурж байгаа хүмүүс зориулсан. Тэгээд нөгөө далайн хамгийн гол нь далайн усанд орохорч нэг доор амар чулуун модуудтай байгаад идэг. За яг тийм биш. Одоос яг сайхан илсээр юм газар байна. За иймэрхүү харагдцтай газар байна. Энэ бол Киприйн хувьд гэх юм бол яг нөгөө арал болохоор ингээд ер нь бол яг тойрсон ерөнхий устай далаатай гэж ойлгоход болно. За иймэрхүү байна да. За ингээ хүмүүс нь ингээ сайхан сууцгаагаад Малинди гэдэг нэртэй. За ийм газар одоо бидэд ирлээ. Бидэд юм бол ер нь бол аяллаа эхний өдөр байгаад байгаа. Тэгээд маргаашнаас одоо бас Грекийн өөр бас алдартай газруудаар бид нар бол явна. Тэгээд та бүхэн ч гэсэн ямар ч гэсэн хамт байгаад хамт одоо арилжаач хүн яаж аялд юм бэ гэдгийг нэг харцгаая да. Энд бол цаг агаар хувьд бол айгүй халуун байна. Нэлээд халуун цаг агаартай байна. За тэгээд ингээд иймэрхүү.
Иймэрхүү байгаад байна да.